Элсэн далайн номын бүрт гайхамшиг үзмж бүтээн эрүүхэн хавчил хатан зүрх бууртын туул хайлна. Торгон замын эртний болгод сансрын зүуд хүүрдэн тойрон ойд нүүдлийн цуваа торгуудын туул хайлна. Энэ бол сэтгэлийн жилээд хайлагдах сэрмүүхэн говь хан тэнгэр алшаа. Энэ бол Өвөр Монголын өөртөө зас хорны хамаг баруун захад байрлаж байгаа Думддын шидийн орон хэмээгдэсэн одоохон бүх дэлхийд цорын ганцхан элсэн цолын газар шинжилгээний цэцэрлэг хэмээгдэсэн Альшаа нутаг билээ. Алтан дэлхийд анхал илрүүлж байгаа аялагчдын мөр хүрээгүй ариун дагшин жуулчлан орно. Альшаа гэдэг нэр бол алаг шагаа хэмээх монгол үгнээс ирэлтэй хэмээн эрдэмтэн мэргэд хэлнэ. Өнгө бүрдсэн солонгорсон хэмээх утгатай гин. Мин улсын жин уз хэр авлаараа Альшаа ууланд хүрвэ хэмээх шүлэгдэн ингэж бичжээ. Өндөр сүрлэг Альшаа уул 500 газар үргэлжилмэ. Үүлэн чургах асаг оргил үзэг хара мохамэ. Үнээр маннд халгалагдсан аршин оронд ирсэн мэт эртний балгадын буурыг номын ой далдалнам. Өндөр сүрлэг Альшаа уул өмш умрас хөндөлсөн зүүн барууны хашаалж асар том усан будгийн зураг мэт Няншаагийн тал Альшаагийн өндөрлөгийг таллан хувааж бомтын доторх нөмөр халахвч бор тохой ганцуугийн багал зур болчихгүй. Альшаагаас баруунш бараалхуя алтын шаргал илис атар хар ой харагдана. Онжлыг агсээсэн салхи орон зай холуулсан мөрөөдлүүдийг жинхэнэ хонхны туунын аргадаж зиллэх галуудын жигүүр ачаална. Тэнгэр газар тэгшрээгүй 2 дүншүүр жилийн тэртээ энд далай байлаа гэдэг. Халуун хитэн харшсаар мөнгө оодон дэлхийн сарцаадсны хөдөлгөөнөөр далайн хуурай болж өдгөөгөөс 65 түмэн жилээс 137 түмэн жилийн цардын галвын цаг ирэнд элис манх, данша, дааян, говь, тал, ой, нуур, уулус зэрэг эх байгаалийн элдвэ тогтос ирээлзэн бий болжээ. Наран саран орчиж, найрсаг байгаал өнгөжиж, гэрэл харангүй ээлжилж, хэмсэг үзэмж бүрддээ. Өнгөргөн Альшаа нутагт айнаа дөрөө суллахад үтсэн болгоны харцанд бахархлын очиг ялалзаж, аялсан болгоны сэтгэлд хийрхлийн хөлөг янцхан. Өсөлтгийн галвын бүтээл мөнх байгалийн сийлбэр хөвөөгөө далай хөрст алтан дэлхий болж хөрвөлцөн муралцах их хавчлыг үлдээжээ. Энэхүү хавчилд орж очиход этгээд үзэмж ээлжлэн сонин байгаал содорн зүүдний ертөмчд байх мэт олон булгийн хавчил Альшаа зүүн гашууна олон булаг болгосон байршиж 5 км урт хүрэн улаан хайр чулуугаар бүтээгдэжээ. Хавчилд элдвэ төрхийн чулуугаар хайлцаж сонин үзэмж тоолошгүй. Эрвэлгийн хад ариун эхийн аггүй ориглох аршаан бурхан тэнгэрийн бүтээсэн буянт байгалийн гайхамшиг хэмээгч энэ буюу их дэлхий уурэг шимээрээр итгэж эцэг тэнгэр уран гараараа бүтээж хүрэн хатан дээр хөөвмдөг говьд Альшаа хэмээх алдар нэрийг алтан сийлбэрлсэн нь энэ буюу хайсан чулуу тогоо адилхан чулуу гэсэн үг. Олон мянган жилийн салхи бороонд шившүүлсээр орчлон хорваагийн эртэн өссөндөө завчуулсаар онцгой нэгэн үзэмж энд бүтжээ. Этгээдийн гайхамшигын вангшан уулна чулуун юнана чулуут ойтой зүйлмээр
Иргэн тойрон 20 км-ийн чулуутай их багас үйлжилтэн ирмэн төрхөн ирэлцэн. Холоос харахад сахилж явах гөрөөс шиг, сэрвэж байгаа жигүүртэн шиг, навтасгэн босгод шиг, намсгэн буухад шиг, буурал говийн түүхийг бор бүргдэл чанган. Эрүүгэн их авчлан салхинд идэгдсэн хөрөн чулуудаар бүтсэн болохоор тун хувар тохиолдог. Тэгээд ч агаар тэнгэр аашчраа уулхан түргэн байдгаас уламж гойд нууслаг шинжтэй ажээ. Сэрийн боссон хад цэнхэр тэнгэрийг зүсэн дээш бараалахад өндөр асгын думдуур жургус тэнгэрэл харагдаж тэгээл ондоо ертөнцид отсон шиг санагддаг билээ. Энэхүү 27 түмэн тэгштрүүлжин километр нутаг бол тэрэл хэвээрээ шидийн орон гэсэн үгэ. Нүд алдам нийлгэр говь үгүй бол нисэн туулах сан гэсэн хүсэл хаанаас урдах бол нийл их элсэн цөл үгүй бол нуугдсаар үлдсэн гайхамшиг хаанаас урдах вэ? Элдэн тэнгэрэх байгаалыг эрхлэн хайрлах сэтгэлгүй бол тэнгэр Улаанбах Баданжарны элсийг хэрхэн эзэмтгэв? Балар элснүүдийн дунд Баданжар нь хамаг алдартай юм а. Баданжар нь 4 түм 9200 тэгштрүүлжин километр талбайтай. Дэлхийн 3 дугаар их элсэн тоочгдсон. Баданжаранд хачин оргил, бүрээ манх, нүүрвэрд, сүмхийд, аршаан булаг 5 үзэмж төгс ажээ. Элсэн думд элдв янзын элс үргэлжилж, ойлон давлгаалах далай шиг, оргил шох хадад шиг, эртэм мэс шиг торгон элс эгц босоо нурааманх эвлэх хөөрхөн бомбгор элс эх байгалийн уран сэлбэрийг гайхуулж далайн түвшнээс 1600 м элсэн думдах жөөмүү лавма хэмээгдэсэн билүүтийн оргил гэж өндөр элсч байдаг. Энэ жилдээ хурдундас 50 мм хүрэхгүй байтал ууршлын хэмжээнд 4000 мм-д хүрдэг. Харин ч нүүрвэрд залгалдаж ном бинтрээ хаялж 144 гарын нуур байдаг нь хачин гайхалтай. Жилүүрийн 5 дүншөр боссоо тэгштрүүлжин метрийн ус чухам хаанаас ундардаг бол тайлагдашгүй онцог өгч хинэ. Эрдэмтэд элдвэр таан Чилян шан уулна усаж гинүү яалуу сан бүүмөрнө ивэлж гинүү юу ч гэсэн элсэн дотроос ундардаг нь үнэн гайхамшиг. 60 гэдэг бол олон гэсэн утгатай үгэ. Балар болгонд болохтай, бартаа болгонд бүрдтэй байгалийн энэ хишиг үе үеийн малчдын умда аршаан болсоор өдгөө хүрчээ. Усгүй бол ам оршид үгүй гэдэг. Усгүй газрын ам бүх гэдгийг юу гэх вэ? Эндхийн амтан голт нь гал халуунаар нээлчэнд хайрагдсаар алт шиг уян, алмас шиг хатуу болжээ. Өхрөлдөн мошгорлцсон ишин харваас илэр балдар буурал түүх ирэхгүй санагдана. Алерт 6500 түмэн жилийн өмнө авраг гөрвөл амьдарж байсан цагэрэнд тоор ургаж байсан гэдэг.
Айгалын шилгадлаар тэр үеийн амьтад тэсгэлгүй баларж дууссан атал тоорой харин үлдэжээ. Урган ногоороод 1000 жил, унахгүй хов хойроод 1000 жил, унаад өгөрхгүй 1000 жил тэсдэх. Энэ бол шүрэн байгалаас яасан шилжишгүй ам наснаа шид хүчин буюу намрын өнгө бодогшиж навч цэцгэс зулгарж ихлэхэд ганц л тоорол ганган шаргал навчсан гялал зуулан хангалтдаг босов. Элдэн тэнгэр год маань хизээ цагаас хэсэн аялагчдын атаа хөдлөснийг мягтлах уя бэрхээ. Ия аль эртний цагаас дөрвөн зүгийн үүдэлчид дөрвөж бутарсан чанруу ирмэг актын туурайнад хамгаан энд үлдээсэн итгэ тэд цагийг дахан үүдэлж цагаан хэрмийг давж дотор газрын соёл боловсонтой довтлох элчийн мэдээ авалцаж агсан гэдэг. Жангчэн, Бангу, Шэнзан, Шуишак зэрэг жуулчна айнаа цува нийлгэр говьд зэрэглэгээнт нь нингэн сударт нэрийн үлдээсэн гэдгээ. 感觉相当好，太美了。 нийтийн он тооллын 1038 онд Дангшанхун баруун шаулсыг байгуулж Чиншинфуд нийсэлжээ. Баруун шаг байгуулагч Ли Юанхуан Жуян газар хар уулны цэргийн захирал болон хар усан балгаснаа Янжунфу гэдгийг байгуулсан байна. Сүүлд нь Юан улс эзнээ чөлхийн ерөнхийлөн захирах яамныг байгуулж энтхэн торгон зам дээрх төмөн амтан бужигнсан улаа өртөө болжээ. Улайх наран жаргаж алсын бараас өмөлцөн эртний бүр бүрэлзэж өнчин сурах бүрээ. Үдшийн бүрийд хар хоттой өнгөрсөн түүхэн эрэг цүлэх мэт сэрүүн салхи сүрс алдан сонин гунигийн дуудах мэт. Эвэлж бүтэж эвдэр сонхийн ирмэг заяаг хэн эзэмдэх вүлээ? Эвдэрхээ бууранд эрэгцэж хоргодох он сараас асуух уу? Алерта хуучин чулуун зэвсгэн үеэс эхэлж өндөрлөгтөн энд оршин оронсоор иржээ. Нарийн чулуун зэвсгэн үеийн буурын олдвороос эртнээ Жуян хайвал зүүн баруун соёлын золголтын цэг байжээ гэснийг нотолсон байна. Шин чулуун зэвсгэн үеэс хүрэл төмрийн үе хүртэл умартын үүдэлчид Алшаул, Явраа, Мандал уулан асар их хатан зураг үлдээсэн байна. Хэдэн мянга буюу хэдэн түмэн жилийн өмнөх аль нэг өдөр сэтгэл догдолж ноёр хулжсан буурал буюу жаал хөвгүн санж мөрөөдсөн зүйлсээ хадан дээр зурж орхисон юм бахад тэгээд ч үсэг бичиг бий болоогүй тэрэрнээ тэд хожимын хүмүүсд өөрийгөө хэн болохыг мэдүүлэх гэж хадан дээр 5 хурууныхан ормыг хамгалж тавьсан байжээ. Энэ хүн төрлөختний хүүхэд үеийн хамаг анхны нэрийн хуудас биш гэж хэн хэлж чадах вэ? Эдгээр эрээн алаг зургуудын думдаас эртнээ думдад орны хятад үндэстэн хийгээд умартын их цөлийн хун, шимби, уухайн, түүрэх, төвд, дангшан, Монгол зэрэг үндэстнээ
дөрөө сулулж төрөөн тавилсан улмэр тодорч харагдана. Элүүндэснийхэн энд хөхүүр солилцсон хөлөг амрааж өнөөдөрч тув тодхон өв соёлоо үлдээжээ. Өдгөөж хилээ думддын үндэснүүдийн эв журмаар эйлсэг орших уяг дулаан хорон гэр болсоор байна. Энд Монгол хятад хотон зэрэг 28 үндэстэн 22 түмэн хүн амтай Альшаа аймаг нь эзнээ хошуу, Альшаа зун хошуу, Альшаа баруун хошуу, Альшаа хоёр удгийн ам ахуйн нүүлгийн шилжүүлэх жишээ орно, Альшаа аж ахуйн нээлтийн орноор бүрэлддэг юм а. Гол цогцолсон Монгол үндэстнээ хоёрд ястнаа 2 салвар энд оршин амьдардаг. Хоёрдуу түүхнээс баруун хязгаарт оршсоор иржээ. Хойн иргэд гэсэн үг. Мин улсын сүүлчээр хоёрд нь торгууд, дөрвөд, хошууд, жунгар 4 хэсэгт хуваагдсан байна. Өнөөдрийн Альшаад байгаа хоёрдын хойчс бол хошууд, дөрвөдийн хойчс болох юм. Торгууд гэж хэлэхээс хүмүүс өөрийн эрэхгүй ижил бүрний хөвөөнөөс дорн шивутсан хүн төрлөختнээс сэтгэлийн улбааг доргиулсан агуу түүхийг санагдуулна. Английн зохиолч Дэхүн цай ингэж бичжээ. Буурлын түүхнээс нааш альч агуу хэмээгдсэн үйлсүүд 18 дугаар зуунаас сүүлийн үед нэгэн голлох үндэстэн торгуучууд Азийн уудам талыг дуулна эхнүүдэд табутсан шиг дэлхийг донцлогсноор үгүй. Торгуучуудын дорн суудсан зориг санаа өдгөөч хэд Альшаачуудыг зоригжуулж их хүйлэс бүтээсээр ачээ. Шашны бадруулах зүмэн Альшаа уулын баруун хормойд баяршиж тэнгэр өнөө 8 энхт алтан хүрдэмэтэй газар ануу 8 дэлбэт ариун янхаа адил маш ховор үзэмжт орон ачээ. 1719 онд Шиврээвор он шивэр жагсан өдөр Домогтгийн агуу шүлэгч 6 дугаар Далай лам лувсан цэрэн Цанаян жамс энд ирээд эндхийн ер бусын үзэмж байцыг таалан болгож сүм босгон шашин дэлгэрүүлэхийг зорьсон гэдэг. 1757 онд Цанаян жамсын эрдэмт шав Агванд орж 6 дугаар Далай лам Нярван дүр үзүүлснээр 10 жилийн дараа тэрний шаардыг тахих гэж энэ сүмийг байгуулсан гэдэг. 1760 онд Чин улсын хаан шашны бадруулагч сүм хэмээх нэр хайрлжээ. Шашны бадруулах сүм нь хүрээхвчигээр их зэрэг дэсээр өндөр саяг номоор төгөлдрийн хүүд гомбон хийдтэй зэрэгцэж байлаа. Цанаян жамсын шарлыг шар сүмийн их дугунд тахиж байна. Цанаян жамс хэдийгээр Нярван дүр үзүүлээд 200 жил болж байгаа боловч тэрнээ гараараа суулгаж ургуулсан ботмод тэнгэр элсэнд өдгөө болтол ургасаар тэрний шүлэг алдарт хянуудар даач Фүншог ангийн сар шиний хянуу надаар битгий тоглол хоёрын төгсгөлийн дуугаар дуулагдж тэрний домогт үлгэр яруу найраг онцгой мэт нэгэн нас үе үеийн сүжигдэн мөргүүлчүүдийн сэтгэл бишрлийн дээж болсоор хүжийн гал унтраагүй. Чин улсын бүрэнтэй засагчийн үед Альшаа нутгийн бурхан шашин ихээр хөгжиж сүм хийд дөөчхөрийг лам ховргийн тоо 6400 хүрч тэдгэрийн дотор хамаг алдартай нь Агван дандрыг тоочдог. Агван дандар 1759 онд мэндэлж 1840 онд таалал төгсжээ. Монгол төвд эртнээс санскрит хэлэн нэвтэрсэн
эрдэмтэн судлаач Бурхан шашны багш байжээ. Тэр бол дэлхийд алдартай Монгол төвдийн хэлзүйч, хэлний эрдэмтэн, орчуулагч, шашны гүн ухаантан, уран зохиолын үнэлж, яруу найрагч юм аа. Тэр Монгол төвд хэлээр дөөчлүү зохиол бүтээл бүтээсэн байна. Дэлхийн Монгол төвд хэл үсэг бичгийн эрдэм шинжилгээнийхэн тэрнийг бүх энэтхэг хийгээд төвдийн аль нэг пандитагаас оройсон их эрдэмтэн гэж мэдэрдэг бай. Энэхүү алдрыг Бурхны ондын 5 ухааныг төгс нэвтэрсэн дээд багштал сая хүртээдэг байжээ. Альшагийн төвийг Баян хот гэдэг. Чин улсын найрал төвийн 8 он 1730 оноос эхлэн байгуулсан байна. Мөх аймгийн улс төр аж ахуй, соёлын төв билээ. Баян хотын уул нэр нь Динвян гэдэг. Баян хот урт удаан түүхтэй баруун хан улсын хан уудын хаан Банчок баруун тэш илчээр зарж торгон замыг нээхэд энд буудалсан гэдэг. Баруун газар хуучилүү жил болж зам мөрийг гаргахад гавьяатай хэмээн хаанаас Динвян хүү хэмээн өргөмжилсэн байна. Энэ бол тус газрын газар зүйн түүхэн дээрх анхны тэмдэглэл ажээ. Өнөөдрийн харагдаж байгаа хот бол Чин улсын найрал төвийн 8 он 1730 онд их жанжин Вэжүнчигийн бодруулаар байгуулсан юм а. Энэ хотыг байгуулсан тухай Вэ уухтын хөшөөн бичигт сийлэстэй. Альшаа уудын умраану умрдын халахвч элснэ бомт болоо. Альшаа уудын ар бол бас элсийг туулах дөт зам ажгүй. 72 хавчл амын хаачгүй. Эгүүнэ зарилгаар нэгэн хорё байгуулж Динвян хороо хэмэвэ. Энэхүү хороо нь өмнө шумраас 350 м, зүүн шварванш 700 м. Альшагийн Жинван Аабо дайны дунд олонтой гавьяа байгуулсан тул Чингин засаг энэ хотыг Аабод хүртээсэн байна. Урд хожид 10 гаруй Чингин гүнж Динвян юнд мордож ирээд Бээжингийн хотын соёлыг авчирч хотон дотор Бээжингийн орд хаштай адилхан Альшаа банкын ордныг барьсан болохоор бомтын гаднах баг Бээжин хэмээн алдарсан билээ. Өнөөдөр оршин суух тохиромжтой, аялан зугаалах тааламжтай, бохирдолгүй байгаль мөртөн 90 цагийн өн гайс төвлөрд 1-р дэсийн Баян хот эрөөлт мөшөөр эрхэмсэг төрхөөр зүг зүгийн зугаачин аялагчдыг ухтан үдсээр авъя.